За өнөөдөр 5 сарын 28-ны өдрийн бичлэгээр болно. За ухамсар болон оюун санаа хоёрын ялгааг маш тод гаргаж өгч байгаа юм байна. За үүнийг ойлгохын тулд хоёр төлөвийг төлөвийг ойлгох хэрэгтэй юм байна. Энэ ойлголттой байх хэрэгтэй юм байна. За мөнхийн брахман буюу туйлын жинхэнэ бие гэж яриад байгаа тийм. Үүнийг бол бас дээд оюун хаан бас цэвэр ухамсар гэдэг юм нэрээр ингэ нэрлэдэг байгаа. Хэрэв таны ухамсарт ямар нэгэн бодол, хүсэл, өнгөрсөн ба ирээдүйн төсөөлөл байхгүй байх юм бол үүнийг цэвэр брахман буюу туйлын бодит байдал гэдэг юм. Энэ болохоор яг л тийм долгионгүй энэ тунгадаг амгалан далайтай адилхан байдаг. Хоёр дахь нь болохоор оюун санаа гэж байгаа. Бас сэтгэл гэж бас хэлээд байгаа. Оюун санаа, сэтгэл гэж. За тэгэнгүүт энэ хязгаарлагдвал төлөв юм байна. Энэ өөрөө ухамсар нь ингээ ямар нэгэн зүйлийн тухай бодож эхлэх эсвэл өөрийгөө би гэж хязгаарлах эсвэл гадаад ертөнцтэй буюу объектуудтай гэж байна. Бидний харагдаад байгаа санал ширээ гэдэг. Энүүнтэй өөрийгөө ижилсүүлэх тэр үед оюун ухаан буюу сэтгэл болж хувирдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол оюун санаа гэдэг зүйл тусдаа зүйл биш юм байна. Харин бодолтой холилдсон ухамсар. Гол сургаалт нь болохоор Васиста Гэгетн Рама тантад оюун санаа бол бодит биш ээ. Энэ нь ердөө л ухамсар дүүссэн хөдөлгөөн юм гэдгийг ойлгох гэдэг юм. Хэрвээ бид нэр ухамсартай байгаа тэрхүү бодол, өсөөлөл үүнийг ингээд арилгачих юм бол бас бид өөрсдийн жинхэнэ мөн чанар болох мөнхийн дээд үнэтэйгээ нэгдэх юм аа. Тэгэхээр товчхондоо бол бодолгүй ухамсар, бодолтой ухамсар гэдэг нэг юм хоёр ойлголт гарч ирж байна л да. Тэгэхээр бодолгүй ухамсар нь яг юу гэсэн үг юм бэ гэнгүүт бурханлаг мөн чанарыг хэлээд байгаа. Амар амгалангийн төлөвт байгаад байгаа. Харин нөгөө бодолтой ухамсар гэдээ яриад унангууд оюун санаа энэ бол зовлонгийн үндэс бол авчдаг. Тэгэхээр гарах үр дагавар нь бол бодлого ухамсар бол бурханлаг мөн чанар амгалан байдал байдаг бол бодолтой ухамсар нь оюун санаа буюу зовлонгийн үндэс бол авчдаг гэсэн юм ерөнхий ойлголт юм. Ингээ Васиста үргэлжлүүлээд та бол бүхнийг мэддэгч буюу өөрөө юм а гэж хэлж байна. Жинхэнэ та өөрөө юм. Та төрөөгүй оршихуй. Дээд ухамсар. Та хаа сайгүй нэвтсэн байдаг бөгөөд жинхэнэ биегээс ангид бус байдаг аа. Ангид биш, нэгдмэл байдаг гэж. Жинхэнэ биегээс тань ангид орших тэр зүйл байдаггүй гэдэгтээ бат зогссон хүн болвол зовлон уй гашууд автахгүй. Үүнийг йогч гэнэ. Йогч гэж нэрлэдэг. Хязгааргүй ухамсар ганцаараа оршдог гэдгийг
Бат итгэсэн тэр нэгэн тэр даруй зовлонгоос ангижирч амгалан болж өөрийгөө захирч чаддгаа. Тэр судар бичигт мэрэгсэн хүмүүс ухамсар дах эрчим хүчний хуурамч хөдөлгөөн гэж хэлж байна. Үүнийг болохоор оюун ухаан, оюун санаа, сэтгэл гэж хэлдэг гинэ. Тэгэхээр энэхүү хөдөлгөөнийг могоо эсгэрэх мэт зөөрлүүлж хэлж байна. Бодол эсвэл санаа юм аа гэж. Тэгэхээр ерөөсөө туйлын үнэн, дээд ухамсар, бурхан гэдэг энэхүү ойлголт нь болохоор зүгээр л оюун санааны ойлголт төсөөлөөс ангид байгааг л хэлээд байгаа юм. Харин төсөөлөлтөөгөө холилдчихоор холилдсон ухамсар болохоор бодол болоо явчихдаг. Тэгэхээр бодолтой төсөөлөлтөө туршлагадаа хязгаарлагдсан тэр оюун ухааныг болохоор хувь ухамсар гэж хэлээд байгаа юм. Хувь ухамсар. Гэхдээ энэхүү хувь ухамсар нь төд удалгүй өөрийн үндсэн ухамсарынхаа мөн чанартай гэж. Нөгөө жинхэнэ биедээ гэж. Тэрэндээ уусан шингэнэ. Тэр нь бол гарцаагүй. Тэр хүний оюун ухаан сэрээгүй үедээ юу ч үннээр ойлгож авдаггүй, бас мэддэггүй гинэ. Тэр бидний ингээ бодлороо, туршлагаараа одоо ингээд нөгөө хязгаарлагдмал ингээд мэдрэхүүнүүдээр ингээд дамжуулж аваад мэдрээд байгаа тэр зүйл бол мэдээж бодтой биш ээ. Гэхдээ өөрийнхөө ойлголтоор ч гэсэндээ тэр хувь ухамсар гэдэг байгаа тэр зүйлд нь яадаг вэхээр одоо ертөнц дахны тэр ухамсарын одоо хэтэрхий гэж тэр зүйл нь байдаг юм л дээ. Тэгээ тэрнийхээ хүчээр тэрүүнийхээ одоо юу хиймдээ тэрнийхээ нэг жаахан тэр танин мэдих тийм одоо боломжоор нь гэх юм уу та түүгээрээ яадаг вэхээр сансар огторгоо ухамсарыг одоо бас таних одоо мэдих юм аялалд гардаг гэдэг чинь. Тэг хязгааргүй гэрэл яг түүн дээр тусах үед л оюун санаа нь цэцгэлдэг. Үгүй бол оюун санаа ухаалаг мэд харагдаад байгаа боловч юу ч яг бодтоор тунгаах чадваргүй байдаг. Яг л бүжигчний чулуун хөшөө байдаа ингээд нэг бүжигтэйгээ чулуун хөшөө байдаа гэж ботход түүний гуйсан ч бүжиглэж чаддаггүйтэй адилаа гэж зөвшөлж. Бас л зүүрлээд хэлж гин даавн дээр зурсан тулааны хэсэг дайтаж буй цэврүүдийн архирах чимээг гаргаж чадах уу гэж. Тэгэхээр энэ бие орхиод аль хэдийн явчихсан одоо амьгүй тэр биеийг бий болвол
эргээд босоод гүйж явж чадах уу? Хадан дээр сийсэн нарны дүрс харанхуйг зайлуулж чадах юм уу? Яг үүнтэй адилхан идэвхгүй тэр оюун санаа юу хийж чадах вэ? Тэгэхээр ерөөсөө оюун санаа нь зөвхөн дотоод ухамсарын гэрлийн ачаар л ухаадаг төлөвт буюу идэвхтэй мэт харагддаг гэж. Мунхаг хүмүүс амин хүчний буюу одоо бидний нэрлж зарьснаар бас парана гэж хэлээд байгаа тийм амьдралыг тэтгэгч хүч гэдэг. Энэ хөдөлгөөнийг оюун санаа гэж андуураад байдаг гинэ. Оюун санаа гэж андуурдаг юм. Гэхдээ энэ нь яг үнэн хэрэгтэй болвол парана буюу амин хүчнээс өөр юу ч биш гинэ. Харин оюун ухаан нь бодлоор хязгаарлагдаагүй. Мөн хоёр гэх би чи гэж ингэж ийм ойлголтыг давсан тэр хүний хувьд бол гарцаагүй тэр дээд оршихуй буюу яг жинхэнэ тэр яг үнэн мөннийхэнд туяа болдгоо гэж. Тэр өөрийнх нь дотор үүсэж байгаа ийм эдлэгэн нүдтэйгээ өөрийнх нь дотор амин хүчний тодорхой хөдөлгөөнүүд нь ингээд яадгүй гэхээр тэрнтэй өөрийгөө ижилсүүлж энэ бол би, энэ бол чинийх, энэ бол минийх гэх тээ. Энэ ойлголтуудыг тээж байгаа. Тэр оюун ухааныг болохоор хувь ухамсар эсвэл амьд бадгаал гэж нэрлэдэг. Тэгэхээр оюун ухаан, оюун санаа жива гээд байгаа энэ үгнүүдийг болохоор мэргэн хүмүүс хүртэл эдгээрийг бол ашигладаг нэр томьёо юм байна. Тэгээ жинхнээсээ эдгээр нь бол мэдний үүднээс жинхнээсээ эдгээр нь бол бодит биш гэж. Яг үүндээ бол оюун санаа, оюун ухаан, бичсэн бадгаал гэж байхгүй. Зөвхөн жинхэнэ бие л бүх цаг үед оршдог гинэ. Энэ нь туйлын нарийн дад учраас оршдог, бас оршдоггүй мэт санагддаг. За ингээд 28 минут байгаа юм байна.